сүүлийн үед одоо ингээд фейсбүүкээр худлаа мэдээ гарч байна. Одоо ингээд Панамд буугаад алхаад Мексик руу орчиж болж байна. Айгүй гоё. Тэгээд Америкт гардаг тийм боломж байна гэдэг айгүй хүмүүс фейсбүүкээр нийлээд хамтдаа явж байгаа хүмүүсийн тухай мэдээж аваад над руу холбогдоод дараад нь Америкт байдаг элчин бас над руу консул газар над руу асуужсэн тийм. Тэр шал худлаа. Одоо жишээ нь одоо ингээд өмнө зүгээс хойд зүг рүү алхаж явж байгаа зам нь айгүй урт. Амар янз бүрийн харт амгичнуудыг картлууд байгаа. Хүний 8 гэж амар байгаа. Тэд нар чинь барьж аваад тэгэл эмэгтэйчүүдийн янхны ажил хийлгэнээс бол эрэгтэйчүүдийн ийм харт амгийнхаа одоо фентанил гэдэг амар хортой байдаг юм байна шүү дээ. Тэгэхээр өөртөө савлахгүй тэр хүмүүсийг барьж авч савлуулдаг тийм гэмт хэрэгт аюух байдаг байхгүй юу? Тэгэл голцоо гадны хүмүүсийг барьж аваад хийлгдэг ажлыг одоо Монголын фейсер зарим хүмүүс худлаа юм яриад хүмүүсийг их уруу татаж нийлж ингэж алхаж явж байгаа хүмүүс байна лээ. Тэрийг битгий хийгээсэй.